Бид бүгд Христийн мэндэлсний баярын өмнөхөн бэлэг өгдөг улаан хувцастай хөгшин өвгөн Санта Клаусыг мэднэ. Гэхдээ та энэ домогт дүрийг хаанаас гаралтай юм бол гэж бодож байсан уу? Түүний гарал үүсэл нь таны бодож байгаагаас ч илүү сэтгэл татам их онцгой юм. Өвлийн өвгнөөс өмнөхөн олон соёлд өвлийн өвгөн буюу бэлэг өгдөг хүмүүс байсан. За ромчууд бол Сатурналия буюу найрлаж бэлэг өгдөг баяраа тэмдэглэдэг байсан. За үүний зэрэгцээ Норвегийн домогт Одийн бурхан Юлегийн үеэр тэнгэрт нисэж хүмүүсийг шагнадаг байсан. За өнөөгийн Сантаг бол бүтээхэд хамгийн их нөлөө үзүүлсэн дүр бол 4-р зууны үеийн өгөөмөр сэтгэлээрээ алдартай байсан хамт лам Мариагийн гигээ Николас байсан юм. Домогт өгүүлснээр тэрээр ядуу өрхүүдэд алт нууцаар үлдээдэг нь ич эдийн бэлэг авчрах санааг нь төрүүлсэн гэж ярьдсан юм. За Европын зарим хэсэгт түүний баярын өдөр буюу 12 сарын 6-нд хүүхдүүд бэлэг авч тэмдэглэдэг юм байна. За Николас нь улаан бишоп буюу хамлам тийм сүмийн тийм томоохон тийм номлогчийн дээл өмсөд цагаан морь унаж хинэн дэггүй эсвэл сайн болохыг тэмдэглэдэг номтой байсан. За хожим нь Голландын оршин суугчид энэ уламжлалыг нь Америкт авчирсан гэж бол ярьд юм байна. За Америкийн нэгдсэн улсад домог үүссэн энэхүү домог нь 1823 онд Клемент Кларк Муур алдарч хүлэг зул сарын өмнөх шөнө хэмээх шүлгийг бичжээ. За тэрээрийн шүлгэндээ Сантаг цаабуг чирэн хөлгөлсөн булцгаар хөгжилтэй эргэж дүрсэлсэн байдаг. За хүүхэлдэйн зураачид Томаст, Повест, Элмак зэрэг бүтээлүүдийг бол 1930-ад онд Сантагийн орчин үеийн дүр төрхийг бол үзүүлж бүрдүүлж эхэлсэн байгаа. За хэдийгээр Кока-Кола түүнийг бүтээгээгүй ч тэдний сурталчилгаанд Сантагийн улаан цагаан хослыг дэлхийд алдартай болгоход тусалсан хамгийн том нөлөө гэж бол ярьд юм байна. Тэгээд тэднээс Санта дэлхийд даяар тархаж Христийн мэндэлсний баярын өдрийн баясгалан болгож бол тэмдэглэдэг болсон байна. За одоо та бүхэндээ хамгийн хар бараан түүхээс нь хуваалцахад бэлэн боллоо. За энэ бүхэн нь Францын ярагчтай холбоотой түүх байгаа. За энэ нь манай эртний 1150-ад оны үлгэрийн хувилбарт болвол гардыг юм байна. За энэ бол ярагчин нь болохоор дэм буудлын эзэн гэж бол гардаг энэ түүхэндээ. За тухайн үед бол Францын нэгэн тосгонд өлсгөлн нэрвэгдээд тэгээ хүн амтан өлсгөлн нэрвэгдсэний улмаас уурга нөхөж төлжих гэж хүүхдүүдийн мах иддэг байсан гэж бол ярьд юм байна. Энэ хүү ярагчин нь 3 хүүхдийн амийг хөнөөж тэгээд жижиглэж хэрчиж даршлаад хям болгож бол зарах гэжсэн бол төлөвлөгөөтэй байдаг. За ямар ч үсэн энэ ярагчин нь болохоор бэлэвсэн ихнэр 3 хүүг бол өргөтөж оруулаад болвол ингэж алсан байт юм байна. За азар гэгэнийг яг цагтаа гарч ирээд томогт өгүүлснээр бол тэрээр 3 хүүг үхээс нь авардаг. За бүр даршлагдсан ч гэсэн. За тэгээ гэртээ авчираад ядалгааны цус нүжийг нь арчиж өгсөн. За энэ бол гэгэнийг хэрхэн хүүхдүүдийг ювен тэтгэгч гэгэнтэн гэдэг бол дүрээ гаргасан байдаг. За энэ бол Санта Клаусын бол хуучин дүр. За хамгийн ачирхалтай нь Липер Фьютард нь бол Санта болох гэгэнигийн туслах байсан. За өвгөнд ордгоо дэггүй хүүхдүүдтэй л харьцдаг байсан байгаа. За энэхүү ярагчин болох Липер Фьютарын хар бараан түүхийг бол үлгэрийн ном түүх зэрэгт бол багтаадаггүй. За Липер Фьютарын энэхүү бараан түүх нь хамгийн хөгжилтэй, хамгийн сайхан баяр болох зул сарын баярын бэлэгдлийн ард аимшигт түүх болон хадгалагдаж иржээ.